Бидний биед байдаг хамгийн чухал молекулуудын нэг нь юу вэ? Бид үүнгүүгээр амьдрах боломжгүй. Энэ бол азотын эсэл. Цусны эргэлтийн эрүүл тогтолцоо, цусны урсгал, тархи болон сэтгэн бодох үйл ажиллагаа, илгэний өсвөлт ба нөхөн төлжилт, эрч хүч, нөхөн сэргэлт, стресс, бэлгийн эрүүл мэнд, дур хүсэл, мөн хамгийн гол нь таны биеийн хамгийн чухал хэрэгтэн болох зүрхний эрүүл мэнд үйл ажиллагааг дээд түвшинд хүрэхэд азотын эсэл нэн чухал. Учир нь энэ бодис таны биед судас өргөсгөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь судасны ханыг зөөлрүүлж өргөсгснөөр цус илүү чөлөөтэй урсгах нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг юм. Мөн цусны даралтыг багасгаж, биеийн цусны эргэлтийг сайжруулснаар амин чухал хүчил төрөгч шимт хичээлийг хэрэгтэй газарт нь хүргэхэд тэм үзүүлж байдаг. Гэхдээ бид нас ахих тусам биеийн үйлдвэрлэдэг азотын эслийн хэмжээ багассаар байдаг. Хүн 50 нас хүрэхэд азотын эслийн ялгаруулалтын хэмжээ нь 20 настай үеийнхээс бараг 50%-аар буурсан байдаг тул дархлааны тогтолцоо, эрч хүч болон стрессийн түвшин, цусны даралт болон зүрхэнд эрсдэл учруулах магадлалтай болдог. Иймд та азотын эсэл хангалттай авч байгаа юу? Бидний танилцуулж буй Live-Good-ийн Organic Super Reds бол хамгийн өндөр чанарын 100% баталгаажсан органик орцуудыг дэлхийн хамгийн цэвэр газруудаас авч боловсруулан бэлтгэсэн бүтээгдэхүүн юм. Super Reds нь таны биеийн азотын эсэл ялгаруулалтыг эрс нэмэгдүүлж, зүрх судасны эрүүл мэндийг тань дээд зэргээр дэмжих хамгийн хүчрхэг антиоксидантуудаар баялаг орцыг агуулсан. Мөн Super Beets хүртэл байдаггүй органик хүрэн манжин бий. Organifi-ийн Super Juice-д байдаггүй антиоксидантаар баялаг долоог нь амин дэмээр дүүрэн супер жимс болох арониач бас бий. Энэ бүгдийг агуулсан мөртлөө үнээрээ аль альнаас нь илүү хямдхан. Доор холбоос дээр дарж захиалга хийгээд Super Reds яагаад зүрх судасныхаа эрүүл мэндэд анхаарахад бэлэн хүн бүрийн энэ тэргүүний сонголт болсныг олж мэдээрэй. Сайн мэцхан өрхөм үзэгчтэй сайхан амарцгааж байна уу? Амралтын энэ өглөө UBS List дээр суугаад харуулan бидэнтэй өглөөг хамт угтаж байгаад баярлалаа. Тэгэхээр студийнхаа зочны хоймор бид Live-Good эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг танилцуулахаар Live-Good клубын Монгол дахь хөгжүүлэгч Төмөр Сүхийг ураад байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Тэгээд таныг цайгаар дайлъя. Кофе уудгүй юм шиг байна. Бид зочдыгоо өглөө бүхэн кофе уух уу, цай уух уу гэсэн асуултаар нэвтрүүлгээ эхлүүлдэг уламжлалтай. Тэгээд өнөөдөр бол таны хувьд за клубын тухай, Live-Good одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүний талаар манай үзэгчдэд танилцуулахаар ирсэн. Тэгээд эхний ээлжинд хоёлаа клубийнхаа талаар тодорхой танилцуулгыг хүргэх хөө. За тэгээ. За Live-Good гэдэг клуб маань одоо 2023 оны 12 сарын 13-нд Америкийн нэгдсэн улсын Флоридад эхэлсэн. За өнөөдрийн байдлаар Live-Good гэдэг клуб дэлхийн 200 гаруй улсад 1.8 сая гишүүдтэй болсон байна. За тэгээд клуб систем гэдэг зүйлээ бид бас тайлбарлах хэрэгтэй байх тийм ээ. Тэгэхээр ер нь бол Live-Good маань хамгийн одоо эхэлсэн анхны клубыг үл мэдээж үгүй. Яг клуб системээр одоо бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг маш олон компаниуд байна. Та бүдий маш сайн мэдэх Netflix ч гэдэг юм уу, Amazon, Costco гэх мэт. Тэгээ Netflix 240 сая гишүүн байна. Amazon-д 200 сая гишүүн Prime төлж байна. Costco 130 сая гишүүн Prime төлж байна тийм ээ. Тэгэхээр мэдээж энд гишүүнчлэл гэдэг юм яригдана. Тэгэхээр Costco жишээлх юм бол сард нэг $10 төлдөг. Гэхдээ Costco бол бөөний дэлгүүр тийм ээ. Гэхдээ тэргээр үйлчлүүлэхдээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг. Гишүүн байгаа шалтгаан нь тэр. Тэгэхээр гишүүн байна гэдэг нь хамгийн хямд үнээр одоо бөөний үнээр одоо үйлчлэгийг авах боломжтой болчих. За тэгэхээр яг үүнтэй ижилхэн Live-Good клуб яг ижилхэн жилд нэг $100 зардалтай. Тэгээ тэр нь одоо юу гэсэн үг вэ? Өдөрт нэг 1000 хүрэхгүй төгрөгийн л одоо зардал гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр жилд нэг $100 төлчгөөд хүссэн үедээ хэрэгтэй үедээ зах зээл дээр байгаа үнээс 40-оос одоо 75% хямдхан үнээр одоо эрүүл мэндийн хэрэгтэй бүтээгдэхүүнүүдээ. Гэхдээ мэдээж дээд зэргийн чанартай тийм ээ. Гений өөрчлөлтгүй GMP-тэй ч гэдэг юм уу тийм ээ. Өндөр стандартын бүтээгдэхүүнийг одоо бөөний үнээр авах боломжтой болгож байгаа. Тэгэхээр гишүүд маань одоо хөнгөлөлттэй үнээр үйлчлэгийг авдаг гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хичнээн гишүүнчлэлтэй байна. Нийтдээ тийм Монголд бас. За дэлхийд 1.8 сая гишүүн болсон. За Монгол улсын хувьд бол нэг 10,000 гишүүн байна. За тэгэхээр энэ бол ерөөсөө та бүхэн интернетийн дэлгүүр юм байна гэдээ ойлгочих болно. Хамгийн энгийнээр тийм ээ. Яг одоо Costco-тай адилхан бөөний дэлгүүрээ. Гэхдээ интернетээс суурилсан тийм ээ. Тэгэхээр тэр нь дэлхийн хаанаас ч хүн хүссэн үедээ бүтээгдэхүүнээ захиалаад гэртээ өргөлөө авчдаг гэсэн юм боломжтой. Хэрэг хэрэглэж татж гин одоо онлайнаар захиалга өгөх юм уу, гишүүнчлэлтэй байж за тэрнийхээ одоо яг үр дүнгийг авч
хүртэж. За ер нь бол манай монголчууд саплементуудыг бол бас сайн хэрэгэлдэг болсон нэг үе бодвол тийм ээ. Ер нь бол дэлхийн одоо чих хандлага тийм болсон. Одоо өвчлөсний дараа биш те өвчлөхөөсөө өмнө өрчлөн сэргийлэх нь маш чухал. Дээрэс нь тэр нь идвэх бага зардал гаргадаг гэдэг дээр одоо төвлөрч байгаа. Тэгэхээр ер нь бол дэлхийн нийтийн хүмүүс бас одоо өвчлөхгүй бүр цаашаа бүр насаа зогсоох те бүр одоо яг энэ насн дээр залуугаараа байх боломжтой байна гэдгийг хүртэл тогтоочлоо шүү дээ. Тэгэхээр хөгшрөлт гэдэг зүйлийг одоо бид хүн бол жам ёсныхоо гэж ойлгодог байсан бол одоо тэрийг өвчний ангил руу оруулчлаа тийм ээ. Тэгэхээр мэдээж өвчин гэдэг бол мэдээж идэгж болох юм тийм ээ. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө энэ саплементуудыг бид бүхэн одоо тогтмол хэрэглээд одоо өөрийнхөө дутагдж байгаа амин дэм эрдэс минералуудаа авч байгаа тохиолдолд эрүүл байх боломжтой байна гэсэн ийм зүйл бодогдож байгаа. Тэгэхээр лигүүдийн одоо бүтээгдэхүүнүүдийн хувьд бол нэлээд одоо өндөр үр дүнгуудыг гаргаж байна. За энэ жишээлх юм бол супер грин гэдэг энэ бүтээгдэхүүн гэж. За энэ бүтээгдэхүүний хувьд бол биеийн одоо бохирдлыг гадагш болж байгаа. За тэгэхээр энэ дээр бол Монголд гарч байгаа үр дүнгууд юу вэ гэхээр сөөргөө, ходоодны улаалт шарах гэдэг юм уу те. За энэ зүйл дээр маш гоё үр дүнгууд гарсан байгаа. За тэгэхээр одоо энэ бүтээгдэхүүний тавх маань хэрэглэх юм бол энэ зөөрүүд бол ямар ч юм байхгүй. Гэхдээ манай бүтээгдэхүүнүүдийн нэг онцлог байна. Тэрний үг гэхээр нэг савлгаанд олон төрлийн орцтой. Ялгаатай тийм ээ. Зөвхөн ганцхан биш. За энэ чихэр 14 төрлийн орцтой байж байгаа ч тийм. За тэгэд энэ одоо хүн болгон мэднэ омега гэж бүтээгдэхүүн байж тийм омега. Тэгвэл омега бол зүгээр загсны тос тий. Загсны тос байх хэрэгтэй. Тэгвэл манай энэ дээр загсны тос, турмерик, коэнзим Q10, сармис гэдэг дөрвөн орцтой. За тэгэхээр өрөвсөлт өвчнүүд хэрэгтэй байх нь байна. Нөгөө нь судасааж цэвэрлэх нь байна тийм ээ. Тэгэхээр одоо нэгийн үнээр дөрвөн бүтээгдэхүүн авчна гэж ойлгож болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ фактор дөрвийн хувьд бол өрөвсөлт өвчнүүд төр маш өндөр үр дүн гарч байгаа. Үе мөчний өрөвсөлт гэдэг нь бусад өрөвсөлт өвчнүүд дээр. За энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд одоо өвдөгний одоо асуудалтай байсан, үе мөчний асуудалтай байсан хүмүүс зүгээр болсон байна. За мөн дээрэс нь яг энийг хэрэгжилж байгаа тохиолдолд нойр улчрах өвдөг байсан одоо тэрэн зүгээр болчихсон байгаа мэдэхгүй байж байгаа жишээтэй. Гэх мэт юм үр дүнгууд байж байна. За энэ супер улаан буюу супер эд гэсэн бүтээгдэхүүн гэж байна. За энэ бүтээгдэхүүний хувьд бол судас өргөсгчийн үүрэг гүйцэтгэдэг азотын эсэл үйлдвэрлэдэг юм бүтээгдэхүүн гэж байна. Тэгэхээр хүн гэдэг амтан өөрөө одоо нас явах тусмаа азотын үйлдвэрлэл нь багасаад идэг юм байна. Тэгэхээр одоо 40-50 хүрэхэд одоо азотын үйлдвэрлэл нь 50% багасдаг гэж байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр бид бүхэн зүрхний хэм алдагдах гэдэг юм уу? Одоо ядгийн сахын мэдрэлийн цусаа гамт сайжрах гэдэг юм уу? За мөн судас өргөсгөн гэдэг маань даралт доктортой болчихж байна тийм ээ. Ийм одоо үр дүнгууд бол энэ дэр маш өндөр гарч иж байгаа. За дээрэс нь ядгийн энэ одоо амин хүчлүүд байж байна тийм ээ. Амин хүчлийг бол хүн болгон мэднэ тийм ээ. Одоо ялангуяа фитнес одоо хийдэг залуучууд бол амино маш их хэрэгэлдэг. Тэгэхээр манай энэ бүтээгдэхүүний хувьд бол ерөөсөө энэ бүтээгдэхүүнүүдийн маань гол онцлог нь гений өөрчлөлтгүй бүтээгдэхүүн. 100% байгалийн гаралтай орцсон айтгатай гэсэн үг. Мөн GMP гэдэг нь өндөр стандартуудыг хангасан ийм бүтээгдэхүүнүүд байдаг. За уургийг бол манайхан бүгд сайн мэднэ тийм ээ. Тэгэхээр за энэ уургийн хувьд бол одоо манай хоёр төрлийн уург байгаа. Нэг нь одоо амтны гаралтай буюу одоо үхрийн одоо юунаас гаргаж авсан уург, нөгөөх нь бол ургамлын уург гэж. За тэгэхээр энэ уургнуудыг мэдээж хүний гол чухал зүйлүүд мэдээж уург тийм ээ. Тэгэхээр энэ уургийг одоо хэрэглэж бас үр дүнгууд гарч байна. Да ядгийн энэ бас маш сонирхолтой бүтээгдэхүүн байна. За энэ юу вэ гэхээр метлин одоо цэнхэр метлин. За. Цэнхэр метлин. Гэхдээ цэнхэр метлинийг бид нар бол нөгөө нэг салхин цэцэгтгэд төвхтийг нөгөө яарс хатаах хэрэглэдэг гэж мэдэн штэ. Тэгвэл энийг одоо уудаг гэсэн уудаг. За тэгтэл энэ яаж ийм нөхөлтөөр одоо мартас санах, зөнөглөх тэр одоо зүйлүүдээс одоо сэргийлж идэг бүтээгдэхүүн чинь. За энийг бол тэгвэл настай хүн хэрэглэдэг үг бол бас үгүй болчихж байгаа. Энийг залуучууд хүн болго хэрэглэх хэрэгтэй болчихж байгаа. Яагаад гэвэл бид хүн гар утасны одоо маш их хордож байна. За интернет гэдэг юм уу, телевиз гэх юм бүх одоо зүйлээс одоо цацраг туяаны хордлого авч идэг юм байна л. Тэгэхээр тэрийг одоо байхгүй болгож байна. За тэгэхээр энэ бол маш одоо чухал юм бүтээгдэхүүн. За тэгэхээр матас сандаг хүмүүсүүд бол энэ дээр үр дүн гарцсан байж байна тийм. Жишээлх юм бол гэрээсээ гараад автобусны буудлын дээр очиод би хаашаа явах гэж байгаа вэ гэдэг хүн зүгээр болсон байж чачаа. Энэ дээр бол маш олон үр дүнгууд ярьж болно. За тэгээд мэдээж хүүхнүүд маань турах сонирхолтой тийм. Тэгэхээр одоо энэ лин гэдэг юм бүтээгдэхүүн байж байна. За гэхдээ турахад маш чухал зүйл нь юу гэхээр одоо хэлбэртэй
галбиртай тураал гэсэн үг тийм ээ. Галбиржуулан тураал. Тэгэхээр энэ шууд огцом тураахгүй дотор өөхнөөс их цайлуулдаг тийм. Тэгэхээр энэ бол маш өндөр үр дүнгуудыг гаргаж байгаа бүтээгдэхүүн байж байна. За тэгээд мэдээж яг хоо эрчүүдэд маш чухал одоо бүтээгдэхүүн байж байна. Тестостерон гэж юм яриад байна тийм ээ. Тэгэхээр мэдээж бас л нөгөө нас явахлаар тэрийг хийж чадах байх юм байна. Үйлдвэрлэж чадах байх юм. Тэгэхээр энийг одоо дэмждэг юм бүтээгдэхүүн байж байгаа. За тэгэхээр энэ бол эрчүүдийн асуудлыг шийдэж байна. За тэгэл төрөө уучраач гэдэг юм уу тийм. Эрчүүдтэй холбоотой асуудлыг бол үнэхээр гайхалтай шийдэж байгаа бүтээгдэхүүн байж байна. За хүүхдүүдэд мэдээж витамин хэрэгтэй. За хүүхдүүд маань витамин явах дургүй тийм ээ. За тэгэхээр энэ бол нөгөө нэг одоо эрзийн чихэр шиг одоо витамин байгаа. Тэгэхээр энд бол манайд бол тэсэхгүй. Бид нар хүүхдээсээ нууд. Тэгэхээр хүүхдүүдэд одоо энэ витаминыг авч одоо хэрэгжүүлэх тийм ээ. Одоогийн ажилтдаг энэ чихрийн хэлбэртэй гэсэн үг. За энэ бол эрчүүдийн одоо витамин байж байна. За эрчүүдэд одоо зориулсан бүх төрлийн витамин одоо орсон гэсэн үг тийм ээ. За хүүхнүүдийнх нь нэмж байна. Эмэгтэйчүүдийн витамин байж байна. За мөн энэ дэр коллаген пептид байгаа. За бол хүүхнүүд бол коллаген маш сайн мэднэ тийм ээ. Тэгэхээр энэ дэр коллаген гэдэг зүйлийг гаднаасаа биш дотроосоо одоо тийм ээ. Тэгэхээр дотроосоо ууж хэрэглэснээр бүх зүйлд одоо коллаген одоо нөхөгддөг юм байна. Тэрний үг гэхэлэр арьс, үс, хумс, одоо яг яс, үе мөч гэдэг бүгдэнд нь коллаген тогтдог. Тэгэхээр энэ зүйлийг ууснаар одоо тэр зүйлүүд одоо шийдэгдэнэ гэсэн үг. За мөн энэ дээр одоо шууд уугаал үр дүнгууд гарч байгаа. Тэрний үг гэхэлэр миний хувьд бол үс маш их ундаг гэсэн. Тэгээ усан дарахад бол одоо үс маш их унана. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг нэгийг хэрэглэснээс хойш үс огт унахгүй. Огт унахалж байгаа. За тэгэхээр мөн одоо яг энэ одоо сөөргөтэй хотоодны улаалттай одоо хүмүүс зүгээрсэн. За энэ дэр бол яг бодит дээр бидний дарахсан үр дүнгууд тийм ээ. Хотоодны улаалттай. Яг энэ бүтээгдэхүүнийг уухаас өмнө дуранд ороод үзсэн. Гэтэл тийм байсан. Одоо бол тийм байхгүй. Байх ч юм. За иймэрхүү үр дүнгууд одоо би тэгтээ яг зөндөө үр дүнгуудыг бид хүн бас ярьж болно тийм ээ. За энэ дээрээс яг одоо хүн болгон мэдж байгаа тийм одоо D витамин. Гэхдээ D витаминыг ката нуух хэрэгтэй гэж яриад байгаа тийм. ДК2-ыг цуг гэсэн үг. Тэгвэл манайх бас л нөгөө өндөр орцтой гэдгээрээ 2 витамин чинь 1 савд ганд. ДК2 цуг гэсэн үг тийм ээ. За тэгсэн мөртөө зах зээл дээр байгаа үнээс маш хямдхан байж очиад. Тэгвэл D витаминыг хэрэглэх нь хамгийн чухал байна гэдэг хүн болгон мэддэг болсон. Тэгээд тэр магнийг авдаг тэр цэнхэр. За магний манай магнигийн хувьд бол ультра магний комплекс гэж байгаа. За тэгэхээр энэ магнийг хэрэглэснээр бас маш өндөр үр дүнгууд гаргаж байгаа. За магний дутагдахад ер нь бол хүмүүс өдөртөө магний дутагдахад шүрмэс татаад байна гэдгээр л мэддэг. Гэтэл магний өөрөө хүний одоо 200 гаруй одоо бочин солилцоонд төрлийн бочин солилцоонд оролцож идэг юм зүйл юм байна. Тэгэхээр бид хүн магний комплексыг витамин D2-ыг ер нь байнга хэрэглэж явах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр өндөр чанартай магний комплекс байгаа. Гэхдээ та бүхэн маань магний комплекс бас хэрэглээсэй гэж. За мөн одоо энэний хувьд бол амин тос байгаа. За тэгээд зах зээл дээр бол амин тос маш үнэтэй байдаг. За нэг шилнэх л $50 үнэтэй байдаг. Гэтэл манайх зургуулаа нийлээд буюу хайрцагаараа $50 байж байгаа. За жишээлх юм бол сүүлийн үед амин тосыг маш их хэрэглэдэг болсон. За тэрний үг гэхээр одоо тасалгааг одоо гой үнэртэй байлгах гэдэг юм уу, одоо орчныг одоо цэвэрлэх гэдэг юм уу, за одоо үнэрт маркетинг гэдэг хүртэл гарч чадсан шүү дээ тийм ээ. Одоо хүн одоо үйлчлүүлж байгаа газараа таатай, тааламжтай үнэр гаргах тийм ээ. Энэ зорилгоор хэрэглэх гэдэг. За тэгээд энэ амин тосыг бол одоо манай монголчууд бүгд мэднэ. За савнд хийж байна. Одоо манайхан ч нөгөө сүүлээр савн хийдэг болсон шүү дээ. Тэгэхээр тэрэнд одоо хийж маш гоё үнэртэй болгодог ч гэдэг юм уу. Амин тосны талаар бол яриулалтгүй мэдэх бах. За тэгэхээр манай бүтээгдэхүүний хувьд $50. За тэгвэл бусад зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнүүд $200-250 үнэтэй байж байгаа жишээ тийм ээ. Тэгэхээр Live гэдэг клубын гол онцлог үл ерөөсөө гишүүддээ л бөөний үнээр одоо бүтээгдэхүүнийг хүргэх юм л зорилготой. Тэгэхээр бид хүн эрүүл мэндэ хамгаалахдаа хамгийн чанартай, хамгийн хямдар авах боломжтой болж байгаа. Эрүүл мэндийн нэмэлтүүдийг бид хэрэглэх шаардлагатай юу гэвэл зайлшгүй шаардлагатай гэдгийг одоо өдөр тутамдаа бүгд мэдж байгаа, мэдээлэл авч байна. Гэтэл одоо ижил төстэй одоо үйлчилгээтэй яг одоо таны одоо хэлсэнчлэн аминоч гэдэг юм уу, магнит гэдэг юм уу те энэ коллаген гэл ингээд олон бүтээгдэхүүн байна л да. Энэ дундаас одоо юугаараа ялгарах вэ? Бид юугаар нь ялгаж таних мэдэж авах вэ?
За яг зөв. Ер нь бол маш олон саплементууд бий болсон. Тэгэхээр эндээс бид бүхэн юуг нь онцолж явах хэрэгтэй вэ гэхээр гений өөрчлөлттэй байна уу? Одоо стандартын шаардлагуудыг хангасан юм уу? За мөн дээрэс нь үн тий бид бүхэн одоо өндөр үнэтэй юм болгон чанартай гэж ойлгож болохгүй тийм ээ. Тэгэхээр чанартай бүтээгдэхүүнийг хямдаар авах боломжтой байна. Нөгөө талаар одоо энэ бүтээгдэхүүний гол одоо бас нэг зүйл гэдэг юм байна. Тэрний юу гэдэг вэ гэхээр орц найрлага тийм ээ. Орц найрлаганд бүрэн байх хэрэгтэй. Бүрэн. Одоо жишээлх юм бол одоо 5 төрлийн орцтой гэсэн мөртлөө 2 нь байхгүй байх жишээ. Тийм байдаг байна. Тэгэхээр манай бүтээгдэхүүнүүд одоо энэ дээр бичигдсэнд бол бүх орц байгаа гэсэн үг. Нөгөө талаар тэр орцууд нь яг нөгөө бүтээгдэхүүнтэй жишээлбэл энэ дөрвөн орцтой энэ бүтээгдэхүүн маань дөрвөлээ цогцуулчлага үзүүлж байна гэсэн үг тийм. Нэг л одоо тосыг яадгийн засны тус авлаа гэж бодоход тэр нэг л үйлчлэг үзүүлнэ. Тэгвэл энэ дөрвөн төрлийн үйлчлэг үзүүлж байгаа чинь. Энэ л онцлог. Манай бүтээгдэхүүн бол бүгд одоо нэмэлт орцуудтай гэсэн. Олон төрлийн орцтой гэсэн. Хориглох залтууд байх уу? Тэгээд ер нь хэрхэн гишүүнчлэлтэй болох вэ? За дивгүүд клубд ерөөсө жилд нэг $100 төлдөг. Клубын гишүүн болоход ерөөсө жилд $100 зардалтай гэсэн. За тэр нь одоо яг өдөр туваах юм бол нэг 1000 төгрөг одоо төгрөг болох нь шүү дээ тийм ээ. Тэгэхдээ одоо бүтээгдэхүүн бол хүссэн үедээ хэрэгцээтэй бүтээгдэхүүн аавна. Авах болгондоо 40-75% хямдхан аавна. Ийм л. Тэгэхээр манай дээр бол нөгөө борлуулалтын нийтэр юм бол байхгүй. Борлуулалтын компани биш байх нь тийм ээ. Хэрэглэгчтэй хэрэгтэй үедээ л юмнууд аавна гэсэн. Бид зөвхөн Amazon-оос хүссэн үедээ юм авдаг үстэй тийм. Яг түүнтэй ижилхэн одоо Costco-оос адилхан хүссэн үедээ орж одоо үйлчлэгийг авдаг. Түүнтэй ижилхэн ливүүдийн бүтээгдэхүүнүүд танд хэрэгтэй бол авна. Хэрэггүй бол авахгүй тийм ээ. Ийм л. Гишүүнчлэлтэй байсан. Гишүүнчлэлтэй байсан. Болно шүү дээ. Гишүүнчлэлтэй байна гэдэг нь хүссэн үедээ л хэрэгтэй юмнуудаа л хөнгөлөлтөө өнөр авна. Тэрнээс биш одоо бүтээгдэхүүн борлуулах гэдэг юм уу, бүтээгдэхүүн зарах гэдэг юм байхгүй гэсэн. Бүтээгдэхүүний хэрэглээний хувьд та бас тайлбарлаач. Хэрэг хугацаанд хэрэглэх үү? Ер нь ямар хугацаанд хэрэглэсэний дараа үр дүнгууд мэдэгдэж байна? За ер нь бол энэ саплементуудыг янз янз байдаг. Тэгээд тоо ширхгээс шалтгаалаад. Жишээлх юм бол энэ 120 ширхэгтэй байж байгаа ч. Гэхдээ өдрийн 3-аар гэх юм бол энэ маань 30 хоног гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ер нь бол манай бүтээгдэхүүн бүгд 1 сарын хэрэглээнэ. Одоо уурагч адилхан, аминоч адилхан тэгээ бүгд 1 сарын хэрэглээнүүд байна гэсэн үг. За энэ жишээлбэл кофе байж шүү дээ тийм ээ. Хүн болгон кофенд дуртай. Гэтэл эрүүл мэндийн кофе бас байна. За энэ бол бас л одоо 6 төрлийн мөөг орсон макатай маш тансаг амттай гоё кофе. Тэгээд өөрөө зүгээр кофегоо унгаад одоо эрүүлчих боломжтой. Гэхдээ энэ нь жингийн менежмент хийдэг юм кофе. Бас л хүүхнүүдэд хэрэгтэй байна тийм ээ. Тэр нь жингийн менежмент гэдэг нь туранхай бол таргална, тарган бол турна гэсэн үг тийм балансыг хийж байгаа. Ийм бүтээгдэхүүн байж байна. За мөн яг тийм пребиотик буюу ашигтай бактери хүн болгон мэддэг тийм ээ. Тэгэхээр манайд бас ашигтай бактери байж байгаа. Тэгэхээр эдгээр маань бүгдээрээ л байгалийн гаралтай 100% органик гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн ийм бас гайхалтай бүтээгдэхүүн. Усны баланс хийдэг бүтээгдэхүүн. Усны одоо хүн одоо шингэн уугаад шууд гадагшлуулж явуулаад бас болохгүй байна тийм ээ. Тэгэхээр тэрийг татчих тийм одоо зүйл хэрэгтэй. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр одоо хүний усны балансыг, шингэний балансыг барьдаг. Тэнцвэржүүлж байна. Тэнцвэржүүлж байна. За энэ удаа ялангуяа мэдээ тамирчдад маш чухал бүтээгдэхүүн гэж байна тийм ээ. Яг тэгэхээр тамирчид маань хөссөөрөө маш их одоо эрдэс минералаа алддаг, шингэний алддаг шүү дээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр тэр зүйл шийдэгдэж байгаа. Тэгэхээр одоо ер нь тамирчдад бол манайд маш олон төрлийн бүтээгдэхүүн байж байна. Одоо уураг байж байна, амино байж байна. За энэ байж байна. За мөн энэ энержи буюу E3 гэдэг бүтээгдэхүүн байна. Энэ бол ерөөсөө эрч хүч хүнийг одоо ядраахгүй тийм ийм эрч хүчтэй. Одоо энэ хаврын өдөр болж байна. Бид бүхэн ядардаг, сулддаг тийм ээ. Тэгвэл энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр тэр зүйл байхгүй болчихж байгаа. За тэгэхээр наалт байж байна. Нойргуудл гэдэг зүйл маш том одоо проблем шүү дээ тийм ээ. Хүн яг сайхан нам унтчих хэвээр юм байлаа. Гэтэл одоо зүүдлэл, сэрвэлзэл ингээд ах юм бол одоо амарсан биш болно. Тэгэхээр энэ нойргуудлын эсрэг юм одоо наалт. Одоо нэг аз жаргалын даавар мелатоnin гэж яриад байна л да. Тэгэхээр тэр хүний биеэс ялгархаа болчихлоор амарч тоочд юм байна. Тэгэхээр энэ наалтыг хэрэглэх юм бол та маш сайхан амарна гэсэн. Тэгээд одоо сүүлийн үед бол энэ стресс те одоо энэ нийгмийн стрессээс болоод хүмүүс амарч чадах болчиход байна. Тэгээд мэдээж нөгөө дуу шуугаан ч гэдэг юм уу тийм орчны чимээж гэдэг юм уу тэрнээс болоод яаж байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ наалтыг нааж хэрэглэх юм бол
тэр зүйл байхгүй тийм маш одоо гоё амарна. Наалтай яаж наад юм бол? За энэ бол яг энэ зурган дээр харагдаж байгаа шиг ийм дөрвөлжин жижигхэн юм байгаа. Тэгээд та энийг хаанаас нааж болно? Одоо хүзүүндээ нааж гэх юм уу, гартаа бугуун дотроо нааж гэх юм уу? Хаанаас нааж болно? Тэгээд унтахаас 30 минутын өмнө наагаад тэгээд унд нь өглөө босчроод авчна гэсэн. Энэ 30 ширхэгтэй. За тэгээд энийг хэрэглэх хэрэгтэй. Энэ дээр бас маш үр дүнгүй. Ер нь бол манай бүтээгдэхүүн бүх бүтээгдэхүүнийг жил гарсан хүмүүс хэрэглэсэн учраас үр дүнгууд бол мэдэгдсэн тийм гарчихсан байж байна гэсэн. За энэ бас л нөгөө нэг ядардахгүй, сулдахгүй одоо энерги наалт тийм. За энэ дээр бол маш их үр дүнгууд бас байна. Жишээлбэл шөнийн ажилтны хүмүүс үүдэг тийм сувдөгч гэдэг юм уу одоо. Гэтэл одоо хүн нэг цаг 2 цагийн алдад бол маш их тийм одоо нойр үрдэг юм л 2 3 цагийн алд. Гэтэл энийг яг наахлаад буцаад яг өглөө болж байгаа юм шиг тийм одоо эсвэлжтэй болж байна. Тэгэхээр энийг хэрэглэх юм бол тийм үр дүнгууд маш одоо гарах нэ. Тийм учраас та хүмүүс энергийн наалт ер нь бол хүн гэдэг чинь өөрөө энерги амт шүү дээ тийм ээ. Тэгэхээр энергитэй эрч хүчтэй одоо байхын тулд та хүмүүс манай бүтээгдэхүүнээс бас хэрэглээрэй гэж байна. Энерги эрч хүч гэж ярьсан дээр яг харахгүй ядарч сүлддэг, дархлаа ундаг, бас эрүүл мэндийн талаар одоо таагүй зүйлүүд бий болдог. Энийг одоо альва зүйлээр тижээж тэтгэх хэрэгтэй. Гэтэл одоо нөгөө олон төрлийн витамин ч юм уу хэрэглээд хахаар биед дадал болох үе, зуршил болчих үе, нөгөөтгөө нэхээд авах гэсэн бас айдсууд хүмүүст байдаг. За зарим талаараа бусад одоо өөр зүйлийг бас тижээж тэтгээд идэг гэсэн мэдээлэлтэй байгаад байдаг. Энэ тал дээр та юу гэж байна? За энэ бол одоо би өрөөсгөл ойлголт гэж бодож байна. Ягаад гэвэл хэрвээ тийм бол энэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхгүй тийм ээ. Хүн гэдэг амьтан одоо маш олон төрлийн эрдэс минерал одоо нөхөж байх ёстой. Тэрийг хоол хүнсээс авч явах ёстой тийм ээ. Гэтэл хоолносоо одоо бид хүн тэр өндөр чанартай амин дэмүүдэд авч чадахгүй байгаа учраас нэмэлтээр авч байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүд нь тэртээ хүнд дутагдж байгаа зүйлийг л нөхөж өгч байгаа. Өнөөдөр дэлхийн нийтээр хүн амын 95% нь эрдэс бодис амин дэмийн дутагдaltaй явж байгаа. За тэгэхээр тэрийг нөхөхгүй л бол асуудлууд үүсэж байгаа. Тэр нь яг үгээр өвчлөх, одоо ядрах, сулдах, бусад тэрнээс шалтгаалаад нөгөө өвчлөл гэдэг зүйл чинь гарч иж байгаа. Гэтэл сүүлийн үед бол маш олон хүмүүс дутагдж байгаа зүйлээ нөхөх нь зөв гэдэг дээр бол дэлхийн эрдэмтэд одоо зөвлөдөө шүү дээ. Тийм учраас бид хүмүүс одоо энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь зөв. Тэр дадал болгох ч гэдэг юм уу, хар тамхи шиг донтуулах ч гэдэг юм уу, тийм юм бол байхгүй шүү дээ. Одоо тийм бодис нь ороогүй л бол тийм ээ. Тэгэхээр миний хувьд бол энэ бүтээгдэхүүнүүдийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хэрэглэж шүү дээ. Америк, Франц, Герман ч гэдэг юм, Япон, Солонгос ч гэдэг юм. Энэ улсууд бол өдөр тутамдаа байнга хэрэглэж байгаа ч гэдэг. Тэгэхээр бид нар бол энийг харин өдөр тутамдаа хэрэглэж чадахгүй. Яагаад гэвэл мэдээж энэ чинь одоо тодорхой хэмжээний өндөр үнэтэй байгаа тийм ээ. За одоо жишээлбэл зүгээр л тэд супер грин гэдэг бүтээгдэхүүн гэхэл зах зээлийн үнэ нь $100. $100 үнэтэй. Гэтэл манайд $18 үнэтэй. За тэгвэл $100 гэдэг маань 350-60 мянган төгрөгөөр одоо хүн байнга авч идэж яваад чадахгүй манай Монголын хувьд бол тийм ээ. Гэтэл $18 гэдэг бол болж байгаа байхгүй хинч. Одоо манай компани бас нэг онцлог нь тэр дэлхийн аль ч улсын одоо хүн худалдаж авч чадахгүй хэмжээний үнэтэй. Чадхуйц хэмжээ. Тэр нь $18-оор одоо ядгийн $7-8 үнэтэй бүтээгдэхүүнүүд тийм ээ. Хамгийн дээд нь гэхэд манайх нэг $27 үнэтэй бүтээгдэхүүн байна. Тэрнээс доош бүгд тэрнээс доош хямдхан багч. Тэгэхээр энэ нь хүн болгон хэрэглэх боломжтой үнэтэй гэсэн үг. Таны сая тайлбарласнаар бол яагаад ийм зөрүүтэй үнэтэй байгааг бас хэлээ. За ер нь бол яг ийм юм байдаг юм байна. Тухайн бүтээгдэхүүн. За жишээлбэл энэ дээр л ярилцъя. За энийг бид 100 зах зээлийн үнэ одоо энэ $70-100 үнэтэй байгаа. За манайх $18. За энэ бүтээгдэхүүний өөрийнх нь өртөх нь $15-оор үйлдвэрлэгдэж байгаа. Тэгээд $18 гişүүдийн гардаг. Бусад одоо ижил төстэй компаниуд яаж байгаа гэхээр энэ дээр маркетинг зардал гэдэг юм шингээжж байгаа. $15-оор үйлдвэрлээд $75-100 болтол нь өсгөнө гэдэг нь энэ дээр цалин урамшууллуудыг нэмчихэж байгаа. Тийм ч бас тухайн бүтээгдэхүүнүүд үнэтэй очив. Манайх гишүүнцэлдээр суурилдаг учраас гишүүдтэй яг бөөний үнээр нь санал болгож байгаа. Тэгэхээр одоо ер нь сүүлийн үед гишүүнцэлтэй зүйлүүд гэдэг нь хамгийн их давуу талтай болчих. Ер нь бизнес загварууд дандаа тийм болно. Цаашдаа дандаа гишүүнцэлтэй. Одоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэчихэд зах зээл дээр нөгөөдгөө рекламд судалчлагаасаа илүүтэйгээр бэлэн одоо community одоо яриад нийгэмдэг те олон нийтэд шууд санал болгодог болчиход байна. Тийм учраас манай компанийн гол зорилгууд ерөөсөө гишүүдтэй л байх. Тэгээд гишүүдтэй сайн чанарын бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг байх. Ийм л зорилготой. Одоо сүүлийн үед хар үрийн тус гэд хүн болгон мэддэг
хүн болго ярьж байна тийм ээ. За тэгвэл манайд бас л хар хүрээнд бас одоо орж ирж байна. Манай компани бас онцлог нь сүүлийн үед тренд болж байгаа тийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг онцлог. Одоо хар хүрээнд бас одоо тун утгагүй гарах гэж байна. Мөн одоо ясны бүтээгдэхүүн бас гарах гэж байна. За элэг хамгаалдаг бүтээгдэхүүн гарч ирэх гэж байна. Тэгэхээр монголчууд маань одоо бүгд л элэгний асуудалтай байгаа юм. Тэгэхээр тэр бүтээгдэхүүнүүд бол маш одоо хүлээлттэй байж байгаа бүтээгдэхүүн. Нийтдээ хэдэн бүтээгдэхүүн байна? За ер нь бол одоо анх эхэлж байхдаа 10 хэдэн төрлийн бүтээгдэхүүн байсан. Одоо 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн болж авч байгаа. Тэгэхээр энэ бол байнга цаашаа ингээл одоо хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдэд нэмэгдээд явдаг гэсэн. Үзэгчд маань магадгүй хүмүүс хоорондоо ярьдаг л да. Ингээ эрүүл мэндийн бүтээгдэхүүн танилцуулахаар за ямар нэгэн сүлжээл гэж ойлгодог. За тэгээд тухайн сүлжээний гишүүн байснараа одоо маш олноор нь одоо ингээд худалдаж аваад захиалаад тэгэнгүүтээ бусдад одоо маркетинг хийгээд ингээд дамлан зарах тохиолдол маш их байдаг л да. За яг зөв. Энэ дээр яг ер нь бол одоо тэр систем үндсэндээ өөрчлөгдөж байгаа гэсэн. Яагаад гэвэл заавал нэг сар болгоно нэг борлуулалт хийдэг, оноо бааш шахдаг ч гэдэг юм уу. За хэрэгцээгүй бараагаа худалдаж аваад гэртээ одоо хэрэгэлдэггүй мөртөө баахан бараатай болцсон ч гэдэг юм болдог шүү дээ. Тэгвэл манай дээр тийм байхгүй. Яагаад гэвэл тухайн хүн хэрэгтэй зүйлээ л худалдаж авах хэрэгтэй ч тийм ээ. Манай тийм бүтээгдэхүүн байгууд миний хэрэгжилж байгаа, манай гэр бүлийн хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн байгаа. Тэрс илүү бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр бид бүхэн одоо гишүүн болсноор гол давуу тал нь хэрэгтэй үед л бүтээгдэхүүн авах нь шүү дээ. Хэрэгтэй үед бүтээгдэхүүн авна. Мөн бүтээгдэхүүн дээр үр дүн гараад асуудлаас одоо ангижрах юм бол тэр үр дүнгээ л хуваалцаж байгаа. Энийг нь хуваалцаж байна. Ингэснээр тухайн хүнд бас тусалж байгаа үстэй тийм ээ. Тухайн хүний асуудлыг шийдэж байна гэсэн үг. Тэгэхээр клубын гишүүн болох л ийм л одоо энэ дээр хийж байгаа ажил маань ерөөсөө клубын гишүүн болох нь танд илүү ашигтай гэдгийг л тайлбарлана. Тэ. Яг гэвэл би мөнгө амих гэдэг. Эрүүл болох гэдэг тийм ээ. Тэгвэл одоо яг ямар нэгэн тийм борлуулалт оноо бааз шахах гэдэг юм уу заавал хүн эсвэлг тийм дарамттай юм байхгүй. Ихэнхдээ одоо тэгж л ойлгодог тий. Тэгээд би гишүүн биш. Та бол одоо клубын гишүүн тийм ээ. Тэгэнгүүт би энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж байна уу танаар дамжуулаад. Гэхдээ ер нь бол болно. Манай компани нэг бас нэг онцлог байгаа. Тэр нь юу вэ гэхээр линк буюу холбоос одоо санал болгодог, тараадаг гэсэн. За холбоос гэдэг маань би өөрийнхөө холбоосыг танд өгөх. Сошиал орчин тараах гэдэг юм уу Казахстан, Солонгос одоо Америкт байгаа найзуудтай холбоосоо явуулчихна. Ингэнгүүт одоо миний холбоосоор тэр хүн бүртгүүлэл бүтээгдэхүүнээ захиалаад тэнд авчиж байгаа. Тийм энэ бол маш амархан гэсэн. Тиймээс би бүтээгдэхүүн барайлгүйгээл Солонгос руу явуулах гал хил гайлаар юм явуулах юм ерөөсөө байхгүй. Одоо Солонгос чи одоо миний найз Солонгост байлаа гэж бодоход би чамаар линк явуулчин чи линкээр орж бүртгүүлэл Солонгост бүтээгдэхүүнээ сахин гэртэж ирнэ гэсэн. Үнийн хэлбэлцлийн тухайд хэрэг өөрчлөлт ордог юм бол одоо бол ингээд долларын ханш ингээд өсөөл юм л та. Энэ бол яг хуу дэлхийн нийтээр нэг үнэтэй шүү дээ мэдээж дэлхийн нийтээр нэг үнэтэй. Бид бүхэн энийг дамлан зарах гэдэг юм уу үн нэмэх ямарч боломжгүй. Тэр нь гишүүний үн гэж нэг үн байгаа, гишүүн биш үн гэж нэг үн байгаа. Хоёр үнэтэй гэсэн үг тийм ээ. За тэгэхээр та гишүүн болох юм бол мэдээж шалтгаан, гишүүн биш юм бол арай үнэтэй аавна. Гэхдээ дэлхийн нийтээр ижилхэн яг л нэг ижилхэнтэй. Тэр төлбөр тооцоогод мэдээж та Visa карт, Master картаар хийж болно. За мөн крипто валютаар бас хийж болно. Ер нь бол яг нөгөө интернет орчинд хүн хаанаас ч одоо худалдан авалт хийх боломжийг хангасаа л гэсэн. Энэ нь аюу даваа байдлаа тийм. Өссөн үедээ хаанаас ч авч болно. Би хятадтай байхад хятад захиалаад хятаддаа авчиж болж байна тийм ээ. Тийм учраас энэ бизнес загвар нь бол тийм одоо глобалтэй олон улсын зах зээл дээр шууд ажиллах боломжтой байна. Энэ бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээл дээр сурчлах боломжтой байна. Livegood гэдэг энэ Livegood гэдэг маань сайхан амьдрах гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ одоо нэрийг л одоо брэнд болгох гэж шүү дээ. Amazon гэдэг хүн болго мэддэгтэй адилхан Livegood гэдэг тийм юм байдаг шүү дээ гэд хүн болго мэддэг болох юм зорилготой. За 25 оны хувьд бол Livegood гэдэг клубыг Америкийн нэгдсэн улсад сонсоогүй өнгө болгоно гэж. Ингэж тийм яаж байна. Одоо тэгээд сошиал медиа, YouTube, Instagram гэдэг сошиал медиа сувгуудаар одоо маш их сургалгаа явагдаж байгаа мөн телевизүүдээр одоо Америкийн нэгдсэн улсын телевизүүдээр за мөн инфлюенсер гэж яриад тэ олонний танил хүмүүсээр сургалгаа хийлгэж эхэлж байна. Тэгэхээр гол зорилго нь ерөөсөө энэ бүтээгдэхүүнийг тэртээ хүмүүс одоо эрүүл мэндийн саплиментууд хэрэгжилж байгаа. Гэхдээ тэрийг чанартайг нь хямдхан үнээр авч болдгоо гэдгийг л одоо ойлгох гэж байна. Зөвийг сонгоосаа тийм. Зөвийг сонгоосаа гэсэн. Мэдээж одоо эрүүл жаргалтай амьдралын гол үндэс нь эрүүл байх. Эрүүл мэндэд ижинд итгэх тийм.
одоо дэлхийн нийтэд таних одоо мэдэхгүй хөнгөө болгоно гэж. Та бас одоо Монголд таниулан сурдаг шүү дээ. Ер нь бол мэдээж эрүүл мэндэ бодож байгаа хүмүүс чанартай бүтээгдэхүүнийг хямдхан аваас л гэж бодож байгаа. Тэгэхээр мэдээж энэ цаг хугацааны асуудал. Див гэдэг тэтэд хүн болгон мэддэг болно. За чанартай бүтээгдэхүүн хямдхан байдаг гэдгийг. Тэгэхээр бидний зорилго бол бас л одоо өвчлөл манай монголч ямар авлаа гэдэг тийм ээ. Агарын бохирдолч гэдэг юм уу. Стресс гэдэг юм маш зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдээс хэрэглэх юм бол тэр зүйлүүдээс хол байх боломжтой. Ядангуяа та бүхэн Д витамин, магний гэдэг чинь одоо ханиа төрлөөч гэсэн хөнгөн тусан шүү дээ. Тийм ээ. Ийм боломжтой. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг одоо хэрэглүүлэх тий одоо өнөөдөр би эрүүл мэндэ хамгаалах юм бол ирээдүйд гарах өндөр зардлаас бас өөрийгөө хамгаалж байгаа гэсэн үг. Бид бүхэн ямарваа нэгэн одоо эрүүл мэндэ хайхрамжгүй хандснаас шалтгаалж ирээдүйд асар хэмжээний зардал гарах. Эрсдэлд орж. Тийм, эрсдэлд орчиж байна. Эсвэл мөнгө байгаад ч идэх боломжгүй болж байгаа өвчлөл. Тийм учраас одоо байгаа нэг үг байдаг тийм ээ. Хүн гэдэг амтан одоо сэлбэггүй байна шүү дээ. Тийм сэлбэггүй. Машин бол одоо яадаг сэлбгээр ингээд сольчдаг тийм ээ. Тэгэхдээ машины сервисийг эрчүүд аавын маш сайн хийдэг үстэй тийм ээ. Гэтэл өөрт ямар сэлбэг байхгүй гэж өөртөө сервис хийхгүй шүү дээ. Тэгэхээр сервис үйлчлэгийг ер нь тогтмол хийжээ л гэж хэлмээр. Ганцхан олдох биш үү? Тийм ганцхан олдох бай. Тэгээд манайхан ярьдаг шүү дээ. Монгол хүн бол Монголын баялагууд монгол хүн өөрөө. Тэгэхээр мэдээж хамгийн үнэтэй баялагууд хүн юм бол өөрсдөө бас хайрлаасай. Тэгээ өөрсдөө бас энэ одоо бүтээгдэхүүнийг хэрэглэж болцсохгүй эрсдлээс өөрсдөө хамгаалаасай гэж. Ялгаатай байдлууд харагдаад байгаа шүү. Одоо эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүмүүс огт хэрэглэдэггүй хүмүүс хоёрын одоо өвчлөлийн байдал. За гэтэл одоо нөгөө эмийн сангуудаар антибиотикийг рецептгүй өгөө болчихжээ. Тэгэнгүүт яг нөгөө орж үйлчлүүлж байгаа хүний тав багасж байгаа гэсэн бас юм яриа судалгаа байгаа юм байна л та. Тэгээ энэ дээр бол эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг төлөхөө хүмүүс хэрэглэдэг болжээ гэдгийг бас дурдж байна. Яг тийм. Одоо ер нь бол гадны улсуудад маш их хэрэгэлдэг болсон. Тийм учраас ер нь бол одоо эрүүл байна гэдэг бол хариуцлага шүү дээ, тийм ээ. Би өвчлөхгүй байх ёстой үстэй, тийм. Тэгэхээр тэр нь Монголын эдийн засгч гэсэн асар их нөлөөлөл үзүүлнэ, эрүүл байх нь. Яагаад гэвэл би өвчлчих юм бол асар өндөр зардал гаргана. За тэгээ Монгол дэмжиж чадахгүй болгоод гадагшаа явдаг, тийм. Америк ч юм уу, Солонгос ч юм уу, энэ тгэх рүү явж. Тэгэхээр тэр одоо мөнгө гадагшаа орсож байна гэсэн үг байна. Тэгэхээр би одоо хариуцлагатай иргэн байхын тулд эрүүл байх хэрэгтэй. Тийм. Гэрүүлээ эрүүл байх хэрэгтэй. Яаж өвчлөхгүй байх уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Өндөр насллаа гэхэд өвчтөе би өндөр наслаж яах вэ, тийм ээ? Өөр хүүхдүүдээ зоогч гэдэг юм, ханийчлээ зоогч. Тэгэхгүй байхын тулд би өөртөө одоо анхаарал тавих хэрэгтэй. Одоо мэдээж манай бүтээгдэхүүнийг хэрэглээ дээрэс нь дасгал хөдөлгөөн гэж нэг гоё юм байна, тийм ээ? Тэгэхээр бүтээгдэхүүнийг дасгал хөдөлгөөнтэй хавсарч хэрэглүүл ямар өндөр үр дүнгууд гарч байгаа вэ гэдэг маш олон одоо жишээнүүд байж байна. Тэгэхээр та бүхэн маань дасгал хөдөлгөөнтэй хавсарч манай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь маш чухал гэж хэлнэ. Хэрэглэж болохын өмнө хинээс зөвлөгөө авах бай. Надад тохирох үгүй. Тий, ер нь бол яг зөвлөгөөсөө тахын байхгүй шүү дээ. Энд чинь бол ерөөсөө л яг интернетэд байж байгаа л одоо бүтээгдэхүүнүүд. Гэхдээ энэ нь тухайн сайт руу яваад орохлоор бүтээгдэхүүнүүд байгаа. Бүтээгдэхүүнүүдээр дараад оронгууд бүтээгдэхүүнүүдийн тайлбарууд нь дэлгэрэнгүй байж байгаа. Мөн тэнд хэрэгэлсэн хүмүүсийн үр дүнгууд байж байгаа. Тэр үр дүнгуудыг уншиж байна. Тэр үр дүнгуудыг уншсанаар би юунд алийг хэрэглэж болох уу гэдгийг бас шийдэж болно. Нөгөө талаар манайх бас нэг онцлог бай. Тэрний юу гэхээр та зүгээр өөрийнхөө одоо тестийг компани руу явуулж болно. Асуумж бөглөө. Танд асуумж ирнэ. Тэр асуумжийг бөглөөд үнэн зөв бөглөөд явуулах дээр танд тохирсон бүтээгдэхүүнийг бас санал болгож байна. Тэр нь мэрэгжлийн хүмүүс санал болгоно гэсэн. Танд уураг дутагдаад байгаа мó, амин дэм дутагдаад байгаа мó, дээд дутагдаад байгаа мó, юу дутагдаж байгаа вэ гэдгийг тэр асуумжаар одоо юу ячиж болно. Сахартай юм уу те, цус өтгөн байгаа мó ч гэдэг юм. Энэ талын одоо зүйлүүдээ мэдчихэж болж байгаа. За мэдээж тэгтээ бас одоо сүүлийн үед бол юм хөгжиж маш гоё шинжилгээ хийлгэдэг болоод байна шүү дээ. Тэгэхээр бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө ер нь бол шинжилгээ өгч бол маш их зөв юм байна гэж үзсэн. Тэгээд хэсэг хугацааны дараагаар дахиад шинжилгээ үүсгэдэг. Тэгэхээр надад ямар өөрчлөлт гарч ийн үнэн байна уу, үгүй байна уу гэх юм уу. Тим одоо тест хийх нь зөв юм байна гэж бодсон. Тийм харьцуулт хийх зөв юм байна гэж бодож байна. Та яг энэ бүтээгдэхүүнүүдээс алийг хэрэглэв хэр хугацаанд ямар өөрчлөлтүүд гарав? Тийм ер нь бол бүгдийг хэрэглэсэн гэж болно. Тийм яагаад гэвэл өөрөө хэрэглэж үзсэн байж ич одоо хүнд ярихгүй болохгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас би тэгээ хамгийн түрүүнд энэ коллаген пептидийг хэрэглэж гисэн тийм. Аз болоход яг энийг хэрэглэхээс яг өмнөх нь одоо эрт идрүүлэг гэдэг нь гоё юм байна шүү дээ. Тэрэнд орж таарахгүй.
Тэгээд мэдээж ходоод дулаалттай, цус өтгөн, за тэгээд нөгөө одоо жоохон тийм илүүдэл жинтэй ч гэдэг юм уу. Иймэрхүү юмнууд гарч ирэхгүй. Тэгэл тэр үед бол илт мэдэгддэг байсан л да. Ходоодны одоо юу зовоортэй. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш тэр зүйл байхгүй. Одоо дуранд орооч байхгүй тэр зүйл байна. Гэхдээ тэгээд тэгээ мэдээж яадаг нөгөө сөргөө мөргөөтэй хүмүүс бол энэ дэр өндөр үр дүнгууд гарсан байж. За энэ бүтээгдэхүүний хувьд бол одоо өвдөгний үеэр энэ хувьд бас л өвдөж эхэлсэн байсан л да. Гэтэл энэ дээр тийм зүйл байхгүй болчих жоохгүй энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд. Тэгэхээр бүх бүтээгдэхүүн өөр өөрсдийн гэсэн үүрэгтэй тэр үүргээ гүйцэтгсэн гэсэн. Тийм учраас миний хувьд бол бүх бүтээгдэхүүнийг хэрэглэж үзье. Тийм учраас та бүгдийг бас ингээд хэрэглэж үзээсэй л гэж ингэж бодож байна. Тэг ингээд нүүр баалтам яриа сууж байна. Гэхдээ энэ бол яг дэлхийн одоо 200 гаруй улсад 1.8 сая хүн хэрэглэж байдаг шүү дээ. Тэгээд энэ нь нөгөө нууц биш орцтой. Тэгээд компаниудын бүтээгдэхүүнүүд нь ямар орцтой нь мэддэхгүй, дутуу орцтой, мөн дээрээс нь ямар компани хаана үйлдвэрлэсэн тодорхой биш юмнууд зах зээл дээр яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ компанийн хувьд бол орч найрлага нь тодорхой, үйлдвэрлэсэн газар нь тодорхой. За тэгээд бүх одоо чанарын тэмдгүүд нь ил. За тэгээд нөгөө гэрчлэгээ сертификатууд нь сайтн дээр шууд бэлэн гэдээ байж байгаа. Тэрийг хүн болгоо ороод шууд үзчих боломжтой. За баярлалаа. Нэвтрүүлгийн цаг дуусгалтыг найруулагч санууллаа. Тэгээд төгсгөлд нь та клубын гишүүнчлэлтэй болохыг урьжууллаа шүү. За доор хутсаар 5 хүн холбогдоорой. Ер нь бол Livegood гэдэг клубд гишүүн байх нь танд илүү их ашигтай байна. Дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг одоо хямд үнээр авахаас гадна бас нэмэлт орлого олох боломж нь нээлттэй. Тэр нь бол өөрийн холбоосыг та хил хязгааргүй сошиал орчинд байна уу, найз нөхдүүдтэй байна уу, хаан чамаагүй, хинт чамаагүй холбоосоо санал болгож байна. Ингэснээр та бас нэмэлт орлого олох юм боломж нь нээлттэй байгаа. Танаас гарах зардал бол жилд ерөөсөө $100. Өөр зардал байхгүй тийм ээ. Тэр нь ерөөсөө нэг 2 бүтээгдэхүүн худалдаж авахд нөгөө мөнгө олчих чинь гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм учраас та бүхэнд мөнгө хэмнэнгээ орлого бол эрүүл бол гэж зөвлөмөр. Тэгэхээр доор холбоосоор доорх удаа утсаар холбогдоорой гэж хэлж байна. За баярлалаа. Тэгээд урилгын манд хүлээж авсан танд. Амралтын өдрөө хайдахтай сайхан өнгөрүүлээрэй. Үзэгч та бүхэнд баярлалаа. Кофе цай нэвтрүүлгийн ээлж дугаар энэ түрээд өндөрлөж байна. За энэ удаагийн хэсэгтээ бид Livegood эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг танилцууллаа. Зочноор Livegood клубын Монгол дахь хөгжүүлэгч Төмөр Сүг хүргэлээ. Үзэгч та бүхэн амралтын өдрөө хайдахтай сайхан өнгөрүүлээрэй. Та мэдсэн үү? Дэлхийн 10 хүн дутмын 9 нь нэг болон түүнээс олон амин дэм эрдэс сууцын дутагдaltaй байдаг. Үүнээс болж маш олон салж өгдөггүй өвчин эмгэгүүдэд өртөж бие махбодынхоо потенциалыг хизээч бүрэн гаргаж чаддаггүй. Гэхдээ тэрхүү шимт хижээлийн хоосон зайг нөхөж эрүүл мэндээ дээд түвшинд хүргэх эхний алхмыг хийх нь таны бодсноос ч амархан. Тэгвэл түүхэнд бүтээгдсэн хамгийн төгс төгөлдөр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Хүн бүр өдөр тутамдаа үүнийг хэрэглэх хэрэгтэй. Livegood-ийн Organic Super Greens нь дэлхийн хамгийн хүчрхэг супер хүнсний бүтээгдэхүүнүүдийг боловсруулан бүтээсэн юм. Жишээлбэл дэлхийд дээрх хамгийн нягт шинэ дижээлтэй хүнсэнд тооцогддог спирулина, антиоксидант болон өрөвсдийн эсрэг үйлчлэгээтэй бодисуудаар баялаг, мөн холестеролын түвшинг доктортой байлгаж, цусны даралтыг бууруулах, тэр байтугай булчингийн хүчийг сайжруулах ач тустай. Ашваганда стресс, сэтгэлийн түгшүүрийг бууруулах үйлчлэгээтэй шинжлэх ухаанаар нотлогдсон. Мөн цусан дахь сахарын хэмжээг бууруулж, эмэгтэйчүүдийн бэлгийн идэвхийг сайжруулан, эрчүүдийн үр тогтоолтын чадвар болон тестостероны хэмжээг нэмэгдүүлж, нойр сайн авахд дэм болж, тархины эрүүл мэнд болон ой тогтоолтыг дэмжих үйлчлэгээтэй. Пробиотик, ходоод гидсний эрүүл мэнд хоол боловсруулах тогтолцоог дэмжинэ. Мөн холереллана бактерийн эсрэг, вирусын эсрэг, мөн хавдрын эсрэг үйлчлэгээтэй. Саргас нь холестеролын түвшинг бууруулж, цусан дахь сахарын хэмжээг докторжуулан, цэвэршилтийн шинж тэмдгүүдийг багасгах ач тустай. 100 наст хөгжрөлтийг удаашруулж, мөн арсны эрүүл мэндийг дэмжин, бодисын солилцоог сайжруулж, ходоод гидсний эрүүл үйл ажиллагааг хангах нөлөөтэй. Моринга нь өрөвсөлтөд тэмцэж, илгийг хамгаална. Матча ногоон цай нь жингээ барихад тустай. Дуулс замг нь ясны бат бөх байдал, нүдний хараа, бамбаа булчирхаан эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Багваахан навчин хоо шингээлтэд сайн. Буудаан соёолчны шүүс нь өрслийн эсрэг, мөн бүдүүн гидсний эрүүл мэндийг дэмжих үйлчлэгээтэй. Эдгээрээс гадна маш олон бүтээгдэхүүн агуулгдсан. Өдөрт нэг халбыг аяг усанд найруулж амтархан уугаад л амьдралынхаа хамгийн чухал зүйл болох эрүүл мэндээ хамгаалаарай. Бүгдийг нэг дор багтаасан Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуйн яамнаас баталгаажсан органик гоё амттай энэ бүтээгдэхүүн нь таны эрүүл мэндийг хамгаалах бамбайл гэсэн үг. Livegood-ийн хэрэглэгчдэд шууд хүргэх онцгой бизнесийн загварын ачаар дэлхийд дээрх хамгийн өндөр чанартай ногоон оргомлуудын бэлтгэлийг зах зээлд байгаа бусад төстэй бүтээгдэхүүнүүдийн тал үнээр нь авах боломжтой.
Хэрэг энэ бүхэн таны сэтгэлийг хангалттай хөдөлгөөгүй бол ливгүүдийн өндөр чанартай бүх бүтээгдэхүүн 90 өдрийн дотор мөнгө буцаах баталгаатай эрдгийг дуулгая. Organic Super Greens хэрэг танд таалагдаагүй бол та ердөө дууссан бүтээгдэхүүний саваа буцаан илгээхэд хангалттай. Бид мөнгийг тань буцаан өгөх болно. Өнөөдөр захиалаад эрүүл мэндээ дээд зэгт нь хүргэх эхний алхмаа хийгээрэй. Ливгүүдийн Organic Super Greens.